За ингээд тоглолт эхлэхэд бэлэн болж байгаа үзэгчтэй эхний довтлогоог ховчонх руу багаас ихэр боллоо. За баруун төвлөсөн Рейлерос идэр жавхлангийн өөдөөс дундаа шидсэн тоглолтын эхний оног дундын зан шидэлтээс авлаа. Тоглооны самбарт бол ховчонх руу илүү байна. Урагшаа өгсөн дамжуулалт мөнгөцөл баав шууд дэш явсан 20 оног авлаа. Антони нэлсэн хараад гой дамжуулалт өглөө. Бэлцэн харагдаж байна. Рейлерос баруундаа дайрсан. Рейлерос алхаад орсон авах юм байна. За эхний 4 оног бол асуудалгүй. Заслан төрөд иргсэн. Довтлооны секунд доош унж байгаа отхон жаргал чахаад явсан. Отхон жаргал нэлээд удлаад гэхдээ довтлогоо оруулсан. За Сточигийн туршлага заагаад За гол содон жамдс бөмбөгийг усан буцаагаад нээлсэн татгуулсан Поки эсрэг агаар тэр их хүнд нөхцлөөс контактлаад явсан довтлогын амжилттай. Яаж харьцах вэ гэдэг талаараа бол сайн мэдж байгаа нь бол тодорхой. Хөргөл явуулсан. Алтаадаа довтлог оруулсан. Жамсранд орж хэцүү байдлаас 2 оног авч чадлаа. За баг. Урагшаа өгсөн дамжуулалт идэр жавхлан за өөрөө бодох тайлбараа яваад орсон. Оног авч чадлаа. Ямар нэгэн алдаа бол байхгүй юм байна. Батуйг нүрэн шугам дагаад голд норол бэлүүлдээ сайн пэл байрлан даваа тавилаа. За дархан Юнайтед бодох тайлбарт болж Брайс Джонс нэг их таархан дамжуулалтыг баярхуу салгаад ардаа үлдээсэн өсгөөр хөөргсөн довтлогоо амжилттай. За Брайс Джонс яарсан дашуучр нүрэн шугам дагаад голд Брайс Джонсонд үлдээсэн довтлогоог тоодчих юм байна. Нэмэлтийн шийдэлтийг Джонсон гүйцэтгэн. Бөмбөгөө алдаж байх юм. Батуйг урагшаагаар гэсэн Норол Бэл цагирган дээрээс төгсөглөө. Хүчтэй төгсгөл байлаа. Дүлгөөн. За доор Брайс Джонс нэгээрээ төгссөн довтлогын амжилттай. Норол Бэл араараа гүйлгчлээ. Буцаагаа задлж байгаа маань отон жаргал буцаагаад Батуйг аваа шууд шидсэн. Холын шидэлтэн амжилттай боллоо. 10 онооны тэргүүлгийг багтаа авчирлаа. Зүүндээ яваад өсгөөр нэг суулгасан. Шидэг хорон зай бол үүсгүй байна. Баруундаа явсан довтлогоо орол тооцноо. Нэмэлт шидэлтийг гүйцэтгэнэ. Өсгөөрийн алдаа. За баруундаа хумаад дундын зай шидэлт амжилтгүй болсон ч өсгөөр 2 дахь боломжоор дэшэвчлээ. Онооны зэрэг улам бүр ойлтуулах боломжтой. Дооргоо дамжуулалт өгсөн. Брайс Джонсон дэш явсан. За Рейлерос бол ямар нэгэн алдаа гарахыг хүссэнгүй. За Брайс Джонсон сануулга авах баха. Батуйг дэлгүүний эсрэг баруундаа дэсэрж ороод ямар гад огж иргүүлсэн бэ? Батуйгийн довтлогоо амжилттай нэмээд алдааг салгасан. Азайгийн Батуйг гэж энэ залуу тэгээ ур чадвар оноо авалт гэдэг тал нь бол үнэхээр мундаг. Бас л хүснэгчийн доод тагсын багуудтай л их тоглолтууд байна да. Тулгын солгоо оролт амжилттай. Норол Бэли эсрэг зөрөгтэй дайрлаа. Нэлсэн хон жаргалын эсрэг за их холоос тесэрсэн тоглохын амжилттай. Онооны 0-2 5 боллоо. Гол Брайс Джонсон бөмбөгийг атуулсан. Хөргөд явуулсан довтлогын амжилттай. Яг довтлогоо шидэл тал дээр гар дээрээс Батуйг аваа шууд шидэж байгаа маань холын шидэлт нь орсон. За энэ тоглолт нэг 2 дахь удаа холын шидэлтийг оруулж байна. Энэ үеэр Андрес Мазудис тасалж болгож 2 дахь завсарлага захиаллаа. Жинда автон жаргал бокс 2 өндөртэй байгаа. Энэ удаа их гоё илүү дамжуулалтаар баяжин нэмийг сулсан. За гол Брайс Джонсон бөмбөгийг авсан автон жаргалтай контактлаа төөргөд явуулсан довтлогын амжилттай. Онооны 0-2 боллоо. Буцаага задлсан отхон жаргал за нэлээд довтлогоо игүүчлээд отхон жаргал шахаад явсан отхон жаргал довтлогоо амжилттай болсон. За өөрөөхөө яг л нийлүүтэй байгаа тулаг дамжуулалтыг өгсөн Рейлерос хүрчлээ. Гэхдээ бөмбөг дарахын дэд хэвээр байгаа Антони нэлсэн 2 оноо авлаа. За тулгын шийдвэрч бас гараад ирсэн нэг дохиод зүүндээ үүдүүлсэн буцаагаад отхон жаргалын шийдэлтэн дээр үүдэлсэн хамгийн сайн шийддэг зэгнэ. Отхон жаргал гар дээрээс тулаг завардаар илүүрхөө бүтэн биерээ урд нь гарцсан давтаг дооцсон. Нэмэлт шийдэлтийг олгорлын тулаг гүйцэтгэсэн хэлцээд гаргаж шүү. Тулгаас гачлагч бол бас нэлээ хөөрцөн байдалтай л байна да. Нэлсэнгийн довтлогын амжилттай болсон. Онооны харьцаа тэнцлээ. 5 секунд Батуйгийн өдөөс дүлгөөн дайраад орсон. Дүлгөөний довтлогын амжилттай болсон. За ямар хүндэд л ч бас үгсэхгүй ийм байрлал байгаа. Та ер нь бол за эхний довтлогоо Брайс Джонсон 2 болох үст довтлооны гүйцэтгэсэн маань Рейлерос засланаараа шидсэн. Холын шидэлт нь орсон. Брандис Рейлерос энэ тоглолтод 10 дахь оноо авлаа. Доор дамжуулалт өгсөн Норол Бэлний шахаа задлж байгаа маань өсгөөр голоо гүгээд орсон. Өсгөөрийн слэмдаг. Ямар балмад утсан дээр ябагны аппликейшнад тогтолтын бэлгийг аваарай. За дөрөв нь өсгөөрийн ер нь хагас дөргийн гаднаас үсэрсэн байх шүү. Зөрөгтэй явна гэж бас төсөөлсөнгүү дээ. Нөгөө талаас Антони Нэлсэн 3 оноо шидэлтийг амжилттай болгож байна. За энэ жилийн голоор өөрөө дайраад орсон Норол Бэли өдөөс довтлогоо орууллаа. Юнайтед тавмар тааруу дамжуултвэ улмаар за нэгээрээ төгсөн Нэлсэнгийн төгсгөл амжилттай. Энэ үед шонхруу даргал Эсрэг багийн бүс рүү ороод ирсэн Брайс Джонсны эсрэг өөрөө яваад орсон довтлогын амжилттай.
Бүтэнтэй бас хүлээчлээ. Батуйг хангалттай зайгаараад ирсэн 3 оног шидэлт амжилттай. Батуйгийн өнөөдөр байрлалд давхцаад довтлогоо баг зэрэг замбраагүй болсон гэтэл Содонжанс мөх золбоо хоёрын хослол гоё байлаа. Тэс тусаад авчиж байгаа. Тун жаргал 3-ын голоор бөмбөг нуугаад орсон. За цогтын хотон жаргал өнөөдөр үнэхээр сайн багч нэ. Тэрлийн ихний тоглолтод маш том мэдээллийг хэлсэн шүү дээ. Росс шидэлтэй алдсан Норвег байл хөнгөн гिचэд өсөж байна. За буцаад шонхоо шидэлт амжилтгүй Росс аваад урагшаа гараад өгсөн. Батуйг нэгээс нэг даш очрын өдөөс нэг эргээд дэш явсан. Батуйг 2 оног авлаа. Жаргалаад Антони Нельсон доор гараад өгсөн. Брайс Джонсон хөргөд явуулсан. За далаасан довтлогоо амжилттай болголоо. Батмантхын эсрэг баруундаа явж ороод их хүндэрт хөөргсөн. Довтлогоо цагирагтаар ойжгоод унсан. Тоо тэнцлээ. Жоглонгийн эсрэг. За зүүндээ яваад орсон. Алхамтаа домруулсан довтлогоо амжилтгүй болсон шүү дээ. Норвег байл нэмчлээ. Довтлогоо шилжсэнд Антони Нельсон жавчан дээр идэж авсан нэг дохиж аргалаад сайдстеп бэг шидсэн. Холын шидэлт нь амжилттай болсон. Дарханад багаас тоонаас цогсон бөмбөг даслагсан. Хурдан довтлогоонд идэж авсан ганцаараа гараад ирсэн. Их холоо салгасан довтлогоо оруулж байна. За багийнхаа сүүлийн 5 бөмбөг атуулсан Антони Нельсон баруунда дайраад орсон. Антони Нельсон алдаадаа довтлог орууллаа. Поки алдаа болж байгаа шиг байна. Багийн тоглолтоор их гоё дамжиж байна. Рейлерос нэлээд олон шийдсэн. Хоолой шийдэлтэн саяг дунсан. Брандис Рейлерос. Багийн даалгавар харуул довтлогоо явуулаад Рейлерос дөлгөөний эсрэг нэг суулгасандаа 3-аа шидэж байгаа маань Рейлерос энэ үед 2 дахь унгаалаа. За дархан рейт багт 3 дуудсан. За баруунда хурдаар илүүрхэд яваад орсон довтлогоо амжилттай. За нэг тесэрчүүл үнэхээр гүйцэтгэв юм аа. Дөлгөө мөмийг хүлээгээд авсан. Урагшаа гараад өгсөн амжилт мөнгө солбоо аваад хойлолхон дийсэн довтлогоо оруулсан. Дархан өнөд баг буцаад оноохноос нараас тошиг унсан. Брайс Джонсон давуулаад өгсөн. Брайс Джонсон Поки эсрэг нэг мөрлөө далалсан довтлогоо оруулсан. За жижигхэн байна гиндэ Брайс Джонсон. Шонхруудын довтлогоо өсгөөр 45 руу гаргасан Батуйг нэг эргэлзээд явуулсан. Даазайгийн Батуйг чухал ус том шидэлт байна. Рейлерос Сэдвэр Жоглонгийн эсрэг Батуйг шидэлтэн дээр зай гарсан гэхдээ хөдөлгөөн дээр зөрөөд орсон довтлогоо амжилттай. За ердөө Нельсон дахиад өсгөрийн өдөөс минута баруунда дайрсан. Антони Нельсон наалтаад тоглолтыг хийсэн. За өмнөх 2 довтлооны хааллыг заслаа да. Үгсэнгүүдээ бөмбөг удажлаа жамсрын дөрж. Батмандах холын зай шидэлт амжилттай. Такси эдэж хитрхи өрөөдсөн байлаа. Өмнө гаргасан өсгөр аваад шидсэн. Өсгөрийн шидэлт амжилтгүй улсын хөрвөгийн тоглолт нь 93-87 хязгаараар дархан өнөд баг хожил байгуулснаар плей-оффын байрлалыг маш чухал нэг хожил байгуулж чадлаа. Эсвэргээрээ хот шонгроо багийн хувьд бол маш нэгэн харамсалтай хожигдол боллоо.